Орой олныхоо дэсийг нэгээр нэмэгдүүлээд хадгалаад аваарай. Энэ бол терияки соустай дахиа. Энэ удаад би Sun Brand-ийн цагаан будааг ашигласан. Таиланд цагаан будаа нь урт нарийн ширхэгтэй гялалтсан. Наалддаггүй бөгөөд зөөлөн амттайгаараа дэлхийд танигдсан билээ. Жасмин төрлийн будаа нь анхлан үнээр амтны тэнцвэрээрээ хоолыг маш онцгой амттай болгох юм билээ. Дахины гоён дээрээ сой соус, нутаг сармис, сахар нэмээд баг зэрэг амраана. Энэ хооронд маш амархан өвөрцөний хачирхий дурын хэмжээрээ хэрчээ сой соус, гүнждийн тос, гүчүжан, гүнждийн үүр нэмээд хольж утгаад болно. Тосоо маш сайн халаагаад буяа хоёр талаар нь бор шаргалалтын шараад гаргаж авна. Би бэлэн дэлгүүрүүдээр зарагддаг терияки соус ашигласан. Ингээд шарсан дахиагаа нэмээд дээрээс нь уш модны самар хийсэн будаа маань маш гоё ахирсан байна. Хоол аялалт хамгийн чухал гэдэг те. Будаа, юуцай, луун бол өргөс тэмхний хачир, дахиа, өндөгний шар, гүнждийн урт цацаад хоол маань бэлэн боллоо. Бичлэгийн маань үзэнд баярлалаа.